Мөн Лиам өхөөгүй зөвхөн хүнд шаргацсан байж таарав. Тэрээр хүмүүстэй ямар ч үнээр хамаагүй явж Аксинд туслахыг тушаав. Тэдэнд боломж байгаа дээр Тиог алгах хэрэгтэй байлаа. Гэвч дээд зэрэглэлийн эзэдчид энэ нь Лиамыг унахад хөрснийг харсан тул үүнийг эсэргүүцэв. Лиам мөнийг үл тоон хэрв залуу эзэн тулаанаас амьд гарахгүй бол тэд бүгд өвтөж явахыг тушаав. Аксиа үнэхээр ухарч одоо өрөөс нь илүү хүн дарагдж байгаадаа бүрмсэн гайхаж байсан. Тэрээр Рагнар овог бол таваршгүй үр дүнгийн орон зай гэж хэлсэн овог ахынхаа үгийг санав. Ямар ч бүчгүй зүйл хэрэгж болно. Аксийн яшигтахад хитгэн ас хүмүүрсэн ч үүний хүлээн зөвшөөрөхгүй байв. Тэр энэ залууг өлгөж гисэнчлэн өд хорхой матер тэр байтугай байраа мэдхгүй тэнэг гэж дууддаг байв. Гэвч тэдний ур чадварын зөрүүний талаар аваг ахынхан зөв байж таарав. Өөрийн хүчиндээ сохроор эдгэсэр буй Аксийн хүнд шаргацсан ч хамаагүй дальсаар байв. Тэр одоо өөрийн хувь тавилангийн талаар гарцсан мэт ашигч нь ухаангүй урагштай байна. Гэвч Тио ийм зүйлийг огт таасангүй. Түүний энийг хүсэл шунал нь хайртай хүмүүсийнх нь өхөлд хүргэсэн гэж тэр үзв. Тиймээс хэрв Аксийн бууж өхөхийг хүсэхгүй бол тэр түүний хүчээр дарах болно. Ингэж хэлээд Тио хүчээ төвлөрүүлж үзэсгэлэнтэй хөхлөө гаргаж ирв. Тэрээр сүүлчийн удаа гурван лууны хумс химээ архирч замдан сад болсон хэнийг ч устгах хэмжээний хүчтэй болно гэдгийг тунхаглав. Түүний дайрч тавсаныг шууд нэгт сэлбв. Түүний бие тас өсөрч буй үзэгч харагдан. Утаа зөнгөрөхөд толгойн тасарсан цагцас газар төнөв. Аксины толгой агаараа сунаж газар нейтралтаар өнөв. Сосурсагч одоо юу ч өөрчлөх боломжгүй. Энэхүү урд тулааны ялгч нь өшөөгөө авч бат зогсох Тио Рагнар байлаа. Эцэст нь Лиам залуу эзнийхээ толгойгүй биеийг харан алмарсан бөгөөд энэ нэг цантай хүний төхөр хөвөж байв. Хэрв энэ алдааны мэдээс Скайдраганы чихэнд хүрөөж өөрийнх нь хувь тавьсан яхийг мэдчихсэн тул Лиам өрцсөн хүмүүсийн хариугаа авч ядаж Тиог асахыг шаардав. Дээд зэрэглэлийн нэгжчдийн хувьд Кровны хамгаалагчид алмаашлаасаа гарч урагш тайрлаа. Тио зогсожсэн бөгөөд түүний нүрэн сэтгэл хангалуун атлаа гашуун минийн зэрэг тодорчээ. Тэрээр маш хүнд байж дарав. Тэрээр хамгийн сайн хэлбэртэй байсан ч дөрвөн хасах хянагчийн нэгдсэн дайралтын эсрэг толдож амьд өртөх нь юу ч бол одоогийн нөхцөл байдал энэ бүрч найдваргүй байлаа. Түүний зүг төлөлтөй хурч Аксианыг арснаар манан бүрэн шахавджээ. Түүний боддоор хийж чадах зөөж бол өөр төлсөн жаахан хүчээрээ цаг хожих төдий байв. Түүний тооцоолсноор тусламж хизээч хамаагүй ирэх ёстой байлаа. Эцэст нь залуу эзний өшөөг авахар эцсийн хүчээ шахан дайрахтаа төхөж ирлээ. Азар зэрэгч эмэгтэй нарсэ болон өндөр ахтус хүчээ нэг пион. Яг цагтаа амжиж ирв. Түүнийг хамгаалагчдаас халахын тулд Тиог тойрон хүчрхийг хамгаалалтын хан босгошоо. Ремингтоны хувьд хэцүү залт нөхдүүд бие биенээ дэмжих нь мэдээжийн хэрэг байв. Тио найдвартай мөнгөн орсон руу харж тавьш мэдрэв. Эрика Ланика зөвхөн сургаар сонсож байсан шинэд залууг царайжиг байсан сэтгэл хангалуун Тиороо харж шийдэв. Нөгөөдөөгөр холгус Ланика Аксаныг алж бүчрхэл сэлэмжтийн эсрэг зогсож чадах тийм хүчтэй хүнийг хараад баярлав. Тусламж ирсэнд урамсан Сибил Драй залуу эзэндээ туслахаар сэлмээ барин хүчээр бөслөө. Ремингтон сэлмээ авил хот авцсан хамгаалагчдын өөдөөс эргүүлж тэдний гэмт хэрийг нэгэнгөө тоочв. Ариун уламжлалт шууд хөндлөнгөөс орсон энэ дорт антитик тэрээр дуртайя цэвэрлэх болно. Бүх зүйл улам мэдрээтэй болж хэргийн гिचүүд нэмэгдсэн тул хамгаалагчид дараагийн насмаа хийхээр Лиам Травенс руу харав. Бодит байж дээр тэд альч замыг сонгосон сөрхөн тодорхой байлаа. Тэд сарны ордны отруудын талаар юу ч олж мэдж чадаагүй. Энэ нь тэдний гол зорилго байсан юм. Тэд төрөлхөнд нь хамгийн том тэг болсон тэг устгах чадаагүй бөгөөд залуу эзэн тэдний нүдэн дээр өгсөн. Маш олон гэрч тэдний үлдээсэн мөр байгаа тал энэ нь үндсэндээ тоглоом тусны гэж тэгнэ. Тийм байсан ч хамгаалагчид Лиамны нэг энэ найдваргүй байжаас мочроо хараагаасан гэдэгт бисээ байв. Бүх зүйл хитрхи ороосоор тохойд хамгийн энгийн замыг сонгохон дээр байдаг. Тэр нь зүгээрж бүгдийг нь устгах явж юм. Лиамын нарийн халаасанд мангсын соснууд байсаар байв. Тэд тэр босын дэвжд болсон мэт жижиг тавьж талбай дээрх бүхний дэвшигчдийг бас том бүх зүйлийг нууц чадна. Тэдний бүтгэгдсэн эрүүдний шүүлд аслахын төлөвлөгөө гинтийн осол болгон зас ховор Хантравны гэр бүлийн оролцооны бүх мөрийг барьцах байлаа. Зөвхөрсөн Лиам 25 дугаар зэрэглэлийн мангсын соснуудыг газарлаа шидэв. Хэрэг тэд талбайг яг тааруулж бэлдэж чадвал үүнийг хэрэгжүүлж магадгүй байлаа. Сүйрчтэй нүүр тулсан ч хамгаалагчид гэр бүлийн ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавихаар шийджээ. Соснууд бодит дүрээ олохоос өмнө Лиам өнөөшн 2 дахь удаага гисэндээ хор зүгтийг мэдрэв. Хөөрхий залуу өнөөшн ардаасаа 2 дахь удаага цохилт авав. Энэ удаад сэлэн барьсан хүн нь цагаан луу төрлийн өдөртөгч Сильфред Гартнер болон өөр нэг өдөртөгч Арон Бакус нар байлаа. Цагаан луунуудаас гадна чавны цэцэгт ордон болон нарцс ордноос Наташа Кобл, Цацлик Гартнер гэсэн 2 өдөртөгч ижээ. Залчин Лиам эцэст нь хүүдэн хатуу газар тунлаа. Өдөртөгч Сильфред үлдсэн тэнцэгчдийг газар дээрээ өгөхийг хүсэхгүй байгаа бол зэсгээ хаяхыг шаардав. Травны хамгаалагчид 2 галын дунд тавчир өгсөн байв. Арт талд нь Рагнарын хамгийн ирээдүйтэй залуу авьяастан байлаа. Урд талд нь дайнд татуудсан Ахмад дайчид зогсжээ. Аюулгүй байдал эцэст нь хангагдсныг хараад Тиогийн сүүчийн хүч тамирн алга болов. Түүнийг өнхтөн түгшиж авсан хүн бол хэдхэн минутын өмнө явахгүй байхыг анхааруулж байсан Рагнар байлаа. Ухаан нардаж унахаасаа өмнө тэрээр өртчигж анхааруулсанд нь талархаж амжив. Хэрэгтнүүд
Хүүхнүүдийг баривчлан авч явах үед Ремингтон эцэст нь баг тардаг дүрээ орхиж нөхөр рүүгээ маш их санаа зовонгүйж ирв. Ланкагийн ах дүүс дундуур нь орж ирлээ. Эрика Тиод өөрийгөө санаалахыг хүссэн бол хосгос зүгээр дахин дууж хийх цаг тавсахыг хүсв. Тэднийг хойшлуулан сургуульчдын талбайг мөлцсөн дөрвөн хүү засуу эзэн чин сэтгүүлийн талхлаа ширхийшгээр гүйтэн ирв. Тэд бүгд мэжмэртэл уйж байлаа. Өөрөө хүмүүсийн халамж, сэтгэл заналыг сонсож мэдэрсэн Тио Рагнар инээс хэлв. Энэ бол түүний эртнээс хөсөмжижсэн тэр хүч чадвар байлаа. Бусад хүмүүсээс илүүрээ түүний мөн чанарыг бүрэн ойлгож байв. Ухаан санаа нь бүрмэсэн балартахын өмнө Тио хитэн хоохон нэхв. Түүнд нэгдүгээр байранд ороход хүрч хүзтэй хад хангалттай байлаа. Өрөөгч хамгаар өчтгийг баригчснаас хэдхэн хормын дараа мэдээ Рагнарын төв байранд хүрв. Мэдээж Эдтравын эрчим амнаас гарах хүсэд итгэж чадахгүй байлаа. Элч тайлан давтан хэсгэд Рагнарын томчуудын дугаа ширээнийхэн чимээгүй байв. Аксен Рагнарын өвхөл өрөөнд байхсад идэхмээргүй цочроос өглөө. Өөр нэгэн залууг хөнөөхөр төлөвлөсөн шалгалтын үеэр дүү нүгснийг сансаад тэнгэрийн луг газар дээрээ галзуурх шахлаа. Үнгээд бие барихыг хичээж явах хооронд хоёрдугаар шатны цэцэглэлтийн нэслэлийн зарлал эхэллээ. Гарааны цэг дээр цугларсан хүнд хизүү шалгалтыг дагж үрцэн хүмүүс нүдэн дээр их төлцөн харагдана. Өөрөө шалхан гарч хүн бүрийн хаалтыг татсан нэг настан тэдний шаргуу хөдөлмөрийг сайшаав. Устралийн албан гэсний хаалтыг зарсан хүн бол 9 лооны нэг болох Зенэтлог Феро Рагнар байлаа. Гэр бүлийн хүн бүр Зенэтлог мэддэг байсан тул шинэ үеийнхэн түүнийг хараад бүрэн бишиж тархив. Тэр хөгшин албан гэсний арга хэмжээнд бараг үзэгддэггүй байв. Настан Феро үрдэн уншиж 87 нэр дэвшигчдээс 45 тэнцнийг зарлав. Энэ нь муу сонсогдож болох ч амьд үлдэх чадвар. Энэ жил үнэндээ дунджаас дээгүр байлаа. Энэ нь энэ жилийн авиаснуудын чансаг гэж бичжээ. Энэ нь бүх цаг үеийн хамгийн шилдэг төгсөлт байж магадгүй юм. Түүнчлэн хүчтэй өрсөлд бичиж дунд хамгийн өндөр оноо асан нэр дэвшигч урд өнхөөсөө илүү тодорч байв. Тэрхүү шилдэг оноо асан хүнийг татаж чадах уу? Хоёрдугаар шатыг даснаар дагаж дангаас санхан шатны түвшинлөө шууд тэгшин гэдгийг хүн бүр мэдэж байв. Энэ шатанд тэд өөрсдөө бүрэн бэрхтэй. Тэнсэн хүмүүс одоо Рагнарын олон фракцуудын аль нэгний дор бай цагчаар ажиллах хэрэгтэй боллоо. Сэтгэл хөдлөлийг усан нэмэгдүүлэн Зенэтлөө онооны зарчлалоо шилжив. Нэгдүгээр байранд хүлээж исэн Тио Рагнар 1121 оноотойгоор шалгарав. Сүүчийн минут хүртэлтийг оноотой байсан залууг оройд гарна гэж хэн санах вүлээ? Түүнийг Аксианы толгойг асныг мэдвэл энэ нь утга учиртай болно. Хоёрдугаар байранд 926 оноотой Ремингтон нарсын орчий. Эрика Линки 843 оноотой 3-дугаарт бичигдэв. Рэ Рагнар 789 оноотой 4-дугаарт орж Хоску сарай гэж 5-дугаар байранд үлдэв. Хөгшин эрт тэнцэх цаг бол хотуучин 5-дугаар байр хүртэх хүртэм часан уншлаа. Эдгээр шилдэг нэр дэвшигчид нэр хүндтэй ажилд орох нь бацхаатай болсон ч цэцэрлэгтийн төслөөс хараахан дуусаагүй байна. Зөвхөн хамгийн шилдэг нь шалгарах 3-дугаар шат гэж бий. Нөөц цэцэрлэгт орцоход хангалттай хонх цөвлөсөн хүмүүсийг гараа өргөхийг шаардахад үнэтэн дээр иж байдаг хүмүүс бахархалтайгаар хариулв. Зөвхөн шилдэг дөрөв эцсийн шалгалтанд орох хэмжээний хүчтэй байв. Австралийн нууц хэсгийн чанартай амьсгалын арга техникийг агуулдаг. Хангалттай хонх цөвлөөсний дараа дотор нь бичсэн бичээсүүдээс соржих боломжтой. Энэ нь хангалттай энгийн сонсогдож болох ч хэлбэрийг уншиж ойлгож ухаарс авах нь өндөр түвшний мэдрэмж шаарддаг. Эблэр ухаарлыг эзэмших чадвартай хүмүүс олж асан хараагаа өөрийн зэвсэг болгон ашиглаж эцсийн үнэлгээнд орж хэрэгтэй болно. Теогийн өмнөх амьдрал тэрээр азар нэг хон хавсан ч нөөц зурсан нэг чүгийг ойлгож чадаагүй юм. Одоо түүнд юмсын бодлыг нэгт харах чадвар босгоцол цомлооны синхрончлаж бий. Энэ нь түүнд кодлогдсон үсгийн мөн чанарыг толгойдоо зөрөг туршлага хэлбэрээр харах боломжийг олгосон юм. Тэрээр өрдний бааtruуд болон дайчид ур чадвараа хэрхэн хөрсөж байгаа таалагдчихгүй. Осон үзэгдлийг харж богино хугацаанд Теод нөөц үнний гүн гүнзгий ойлголтыг солихов. Ер нь сүүлчийн шалгалтанд ганц хүн тэнцэх нь ховор байдаг ч энэ жил тэд дөрвөлээ байв. Теогийн санжаахан хааши Ремингтонаар өнөө шин чанартай амьсгалын аргыг ухаарах хүсгүй байсан юм. Магадгүй түүний үйлдэл тэдний ахиц тэгшилт бас нөлөөлсөн байх. Хүүтэн талбай нэгдэж Настан Феро шилдэг дөрвийг юу чаддгаа харуулахыг орив. Дараагийн дагуу Тео Рагнар тайзан дээр гарлаа. Аксийн байхгүй болсон тул олон зүйл хордон өөрчлөгдөх болно. Ирээдүгээс айхан оронд Тео тавин түлхсэн байв. Одоо түүнд илүү сайн ирээдүйг бүтээх бүх хэрэгсэл бий. Түүнийг талбайн төрөө алхахад хүжээх нь эргэн тойронд оч өсчээ. Оч уламж хэрүүсч бодит аянг болон хуурав. Олон хонхнуудыг шүүж үтсний эцэс тэрээр өөрийн байгалийн шин чанартай зөрчөө. Тэрээр ухаарсаа харуулахын тулд ихний шатанд орж манайгаа нөргсөн аянганы шин чанартай болгов. Ухаарсын 2-дугаар шат нь илэрхийлийг багтаадаг бөгөөд аянgat манайг бодит болгодог. Босон аянганы бурхан шиг харагдахыг үзээд сургуульчдын талбай хөвгүүд хүртүүлв. Юуны шилдэг нэр дэвшигчид энэ зогсож болох бөгөөд тэдний жинхэнэ соднууд гэж өрөмжлөх байсан юм. Гэвч Тио Рагнар бот огт өөр хүн байлаа. Түүний авиас чадварыг батааж чадах үгээр тэд хараахан зохиож амжаагүй байна. Тэрээр цээжинд нь зохицлогтооны зүрхийг ашиглан ухаарлын 3-дугаар түвшин болох бүрэн бөгөөд өнөмлөхүй хяналтыг үзүүлв. Цөвлөрсөн олон дундаас Эрика Ажинка хараад ахан драгон бол үзэж буй хүүхэд шиг харагдацуур. Тэр үеийнхээ хамгийн хүчтэй залууг хараад сүсээ асгаруулна. Зенэтлөө хүртэл ийм богино хугацаанд ийм өндөр түвшний ойлголтод хүрнэ гэж хизээч төсөөлөгөө хүжээн зөвшөөрөв. Бүгд үгээр дууслаа гэж бодсон юм. Энэ шатанд өдөртлөг гэдэг ихэнх гоц авиаснуудын хувьд талсан
байсан тазан байдаг. Гэрч өгөө байлаа. Тео Райнер бүх анхааралыг өөр дээрээ татахыг хүсв. Төгс өдөр тухай харуулсныхаа дараа түүний аян манан бүр чөндөрч төвшөнд хүрч өсөв. Яг ч супер сайн хувирах гэж буй мэд таш бай. Хүлдээ аштан ширхоос гэрсээр гэрслээ. Догшин цалхаа нэжигнэхэд тэнүүдээ огцон нээж. Эцэс сармгаа нарахгүй согров. Тэр иждээрээ далайж, эзний салхины хижбэртэй аянгад цэвэж хийжээ. Тэр эцэст нь алсын зайн давталгаатай боллоо. Тэрхүү давталгаа 8 орсон мэт харагдаж, үсгэсэн аянгад дооны дүрийг үзүүлв. Ойр цогтын 5 шатнаас энэ бол 4 дүгээр төвшин болох тест юм. Энэ удаад бусад нэр дэвшигчид ганц ч үг хийх чадсангүй. Тэд бүгд гайхсандаа болоод ангаж хазарчээ. Тео Райнер шин техникээ шууд өвгөн Феррара руу чөлөөлөв. Мэдээж хэрэг. Өвгөн зүгээр зугаацсан мэт шоосон гинэ. Ийм төвшний тэрждийг харуулсан хурхан уяасны хараад тэр баяртай байлаа. Аянгад дөө түүндүү хүрэхээс өмнө өвгөн гараа 50 өргөж, хоосон агаараас шүүдрийн таслагыг дуудав. Тэдгээр жижиг таслаад дээд зэрэгээ шахагдаж. Тэр том аянгад дөө бүхэлд нь хааж ирэх. Нэгнэр дэвшигч түүнийг шалгах гэж зөрхөсөн Зенетлөө огтхон ч уурсангүй. Харин ч энэ жижиг өслөөс энэ сонирхолтой эрдэнэ олсондоо баяртай байв. Үзэгчид хэлэх үггүй болов. Тэр засаа үнэхээр тэдэнтэй адилхан их гэж үү? Сэпэр санаан дээрдэж хөгжилтэй болсон өвөн Феррара ур чадвараа зэрэгтэй харуулсныг нь үнэрч Теог нэмсний 1000 оноогоор шагнав. Мэдээж Тео сүүлийн үйлчлэг хийхдээ өвөний үнэхээр гарамгай нэр дэвшигчдэд ногсгүй байдгийг хэдийн тооцсон байжээ. Үзүүрбэрийнхээ дараа Тео 2121 оноотой ууч цайрав. 1000 оноо бол бусдын хувьд ашгүй таваа. Гэвч энэ залуу түүний 2 дахин нуглав. Теогийн үзүүрбэрийг зөвхөн зартай торкалтай шарцуулж болохоор байлаа. Теогийн заримыг байж цэцгэлэн сэргсэн Зенетлөө үлдсэн 3 хүнийг тайзан дээр гарахыг өрөв. Усны махбод дээр Ремингтон нартай ойлгохтын 3 дугаар шат бас хөдөж байгаа төрч нэмэлт 500 оноо авлаа. Рэй Рагнер 2 дугаар шат бас хоёрхийлэл төрч дахин 300 оноо аваа. Түүний хүүтэн төрх нь мөсний шин чанарт нь яв цат тахна. Үүний эдэс Эрика Санка ерөнхийллийн төвшөнд төрч 300 оноо авлаа. Түүний гашиг аш зантай адил. Тэрээр гатын шин чанарыг эзэмшжээ. Өвгөн мен жижиг авиаснуудын төвшөнд түүхийн сэтгэл хангасан байв. Ер нь бол 1000 онооны босхийг даавал хамгийн дээр нь гардаг байлаа. Өөрөөр хэлбэл энэ удаагийн шилдэг дөрвөнөр дэвшигч нь өөр альчиж байсан тэргүүлэхээ байв. Мэдээж хэрэг 1 болон 2 дугаар барийн хооронд тоцроо тэнгэр хатар шиг байлаа. Тео Рагнерыг жирийн суднуудтай харьцуулж боломгүй байв. Ирэх 7 хоногт болох нэр дэвшүүлэх слалын бэлтгэгчийг хангахын тулд 3 дугаар шатны нэр дэвшигчдээс бусад бүх хүнийг тарав. Шилдэг дөрөв нь аяллахаа дараагийн алхмын зааварчилгааг авахар үлджээ. Цаст уулын оройноос бүхний нөмөрсөн алхах хүсэл тэр хавийг бүхэлдэн бөхөв. Биеийг нь дарах дайсансан даралтаас болоод шилдэг дөрөв бараг лөгдөөс өвдөлтөглөө. Зенетлөө нухацтай царайшин тэдний амьдралын дараагийн шитийг албан ёсоор хөвчүүлв. Ирээдүйн талаарх бүх мэдээлэл дундаас Тео энэ зүйлийг өөрт өмнө хизээч сонсож байгаагүй юм. Дээрээс нь түүнийг гайхшруулсан зүйл нь уулын өрөө дээр нэгэн тань хүч буцалж байгааг мэдрв. Тэрнийг нөхцөн дарахыг оролдож буй. Тэр хүч бол Dotbrok-ийн энерги байлаа. Blooming слажийн төсвөлийн хэсэг бол зөвхөн цөөн хідэн хүнд зөвшөөрөгдөг ноос юм. Энэ бол гэр бүлийн тэргүүнтэй бичлэн уулз хоолцож байлаа. Энэ уулзалтаар юу болохыг хинч мэддэггүй. Бүх зүйл овхийн авсагчийн дур зоргоос шилтгаалдаг. Энэ уулзалтаар дамжуулсан нэр дэвшигч хаан ширээний тэнцэл орцох боломжид түнээр сонгогдож магадгүй юм. Одоогоор дараагийн гэр бүлийн тэргүүн болох 5 гол өрсөлдөгч бүгд Эслүзийн сүлийн шалгалтад оролцжээ. Гэр бүлийн тэргүүний тэнцэлд сонгогдох нь хүчтэй нэр дэвшигчийн баталгаа юм. Энэ нь Кайл Райнер одоо уулын өрөө дээр энэ жилийн шилдэг өрсөлдөгчдийг хүлээж байна гэсэн үг юм. Гэсэн ч энэ нь Тео яагаад тэндээс Dotbrok-ийн энергийг мэдэрч чадсныг тайлбарлаж чадахгүй байв. Тэгтээс түүний толгойд нэвийн жихүүдээс төрөн санаа орж ирв. Эртний зууны зүрхийг авсан хүн нь түүний эцэг байсан болов. Өвгөн Фара шилдэг дөрөвт дээшээ гарч айцаа даван туулж дортой уулзах төхөөгүй лөө. Гэвч тэд ганц чалхан мөрөшиж чадахгүй байхад үүнийг хишгэн хийхээсээ амархан байв. Өрсөлдөгчдөдөө туслахын тулд Тео цэвэр хүчээр даралтыг эсэргүүцэхээ болж зүгээрч манай шившин даралтын дасгааны урттай тааруулахыг уриалав. Ремингтон түүний юу хийх гээд байгааг хурдан ойлгов. Хэцүү байх боловч ирж буй даралтыг саармжуулахын тулд эсрэг фазын даршлан өсгөх нь онлын хувьд ажиллаж магадгүй юм. Энэхүү шалгалт нь үндсэндээ шидний хүчийг зөв удирдах чадахгүй байгаа нэр дэвшигчдийг шигшиг харах юм. Эрика хажуунаас нь сонсож тэр ухаан тангуудын юу хийх гээд байгааг ойлгохгүй гайхаж байв. Ремингтон дуртай яа тэргүүлж манагийн чичиргээний шин чанарын талаар чигчиж эхлэв. Эрика түнзүү яг л үл мэдрэхлээр ярьж буй хайр гаригийн хүн шиг ширтэв. Товчондоо тэд зүгээр дарштын эсрэг шин чанартай манагийн хүчийг гаргах хэрэгтэй байлаа. Шийдэл нь энэ тодорхой байхад хэцүү нэр томьёо хэрэглээ гэж Эрика тэр дол хуртай Ремингтоныг зэмлэв. Бусдыг маргаалтаж хооронд Тео нүдэ анаад
эсрэг арга хэмжээгээ хэдийн боловсруулаад дуусжээ. Хэдэн секундын дараа тэрээр өртгөн бөгөөд хүчтэй авраг гаргаж хөдлөх харахгүй болоход исэн дартыг татвартай сар мөчөлөв. Энэ таврыг яаж ийм хурдан тайлсныг асуухад тэрээр дараагийн үеийн авсагчаас ийм зэр хүлээх хэрэгтэй гэж идэвхтэй хариулв. Түүний ичгүүргүй өгөнд бүсэд нэр тэгшигчд мэргэсэн бол жинэжлөө харимчны хэвнийг байв. Үрсэж төчтэй артаа орхин. Тэгээ шууд л цэстэй ороогүй дээ. Өвгөн фөрөө энэ шатны оноог ороод хурч ирсэн дараалалаар нөх тус үйлцэн хүмүүстэй хорчлохыг анхааруулв. Энэ өгс тэднийг үнэхээр сандрахж яар учирхв. Уралдааны гараанаас хамгийн сүүжийнхэн хөдөлгөхөд жинэжлөө бодол тартв. Тэр дотроо шоолон инээ өтөсөн насандаа тэрээр нэгэн залууг өөрийн шив болохыг ийм ихээр хүсэж байсангүй. Камелла ортонд нэгэн ээж бучангаар инээсээр хаалгаар орж ирэн өхнөө твдэж хайж байлаа. Чөтгөр дархан курсум сэсэрийг хайж ортны хаших болохыг нүдэн нээж байв. Шивгчид түүнийг залуу эзэн тиев. Гэр бүлийн мандж байгаад болсноос хойш өдөр бүр ордон төчөөн мэтэр хүлээн он. Чухал уулзалтыг таслан курсын зүү хас хоёрт хүнээж өхнөө хараад баярлан хашгирв. Сэсэрийн ээжтэй ордны дотор бие зүг авч явахыг хиддэх удаага ч анхааруулв. Курсум тутахгүйс жайгог тамаагүй байлаа. Учир нь тэр удахгүй хинжээшгүй баян болох гэж байна. Тэр хэдийн баян байсан ч удахгүй. Түүний сан хөмрөг бүлэмжих эрдэнэсээр бэлхэх гэж байв. Түүнийг мөн капитализмын биелэл болсон гэж гэдгээр нь хүмүүс мэддгийг сануулах хэрэгтэй болов. Тио од болсноос хойш түүний урьдчилан захиас хараараасаа орсож эцэст нь олон нийтэд төв. Мэдээч хэрэг сэсэлдээ эжинхэд төлөө баяртай байлаа. Үүнээс ирүүтэйгээр тэр хүүгээ өргөж хэлдэг нь байна гэж итгэдэг байв. Түүний урд нь хүсдэг байсан зүйл ертөөс энэ байлаа. Гэвч бяцхан хүүгээ аюултай нөхцөл байдалд байхыг хараад их хүний хувьд санаа зовхгүй ээж чадсангүй. Хэрвээ тэр бэртчихвэл яах вэ? Хэрвээ тэр энэ дарж босон анхаарлыг төсөөлж чадахгүй бол яах вэ? Сэсэлдээ хажуунаас нь зүгээр харж загсахдаа өөрийгөө арчаагүй мэт санаж хүмлаа барьж чадахгүй хүүгийнхээ төлөө хийж чадах царийн ганц зүйл болох түүнийг үргэлж төгсгөхөд анхаарсан хандуулв. Энэ хооронд корсон бизнесээ өргөжүүлэх эдийн төлөвлөгөөнийхөө талаар чачиж байлаа. Зэсгээс гадна түүний урсан гоё чимэглэж урж зарах салбар руу орох гэж байв. Тэрхүү өргөжүүлэлтийн ашиг нь гэхэд түүний орлогыг 10 дахин нэмэгдүүлж чадхаар байлаа. Сэсэлдээ хүүдээ илүү их тусгарах замыг бодож байсан тул ээжтэй хандан тусгаалan захиалсан хиймэл гар хийж их санал тавив. Цаст уулын орой дээр Каш Райнер хүүгийнхээ хаан ширээнд кимүүлж буй тод түнхэгсийг сонсоод чангаар инээж байв. Бас нэгэн жижиг харшуутай ярьцж хүүхдийнхээ мөрөөд цаад болох эцэр биш гэдгээ тэрхүү шуунд бачин хийв. Түүнчлэн залуу насны хүсэл тэмүүлжийг зогсоохгүй байх нь чухал юм. Эцсийн эцэс тэрч бас залуу байхдаа Тойота ажилласан байсан шүү дээ. Үнэн дээр эзэнгүү эрдэнүүдээр дүүрсэн уулын орой буюу ихний оршилгаан газар нь тэрхүү мөнхийн хүсэл тэмүүлжийн бацлаа юм. Каш Райнерийн хүсдэг царийн ганц зүйл бол гэр бүлийнхэн цэцэрлэгт бөгөөд үүний тулд тэрээр юу ч хийхэд бижин байв. Замд нь хөндөсөх хэм бүхнийг юу ч байсан устгахад бижин байв. Нүд алтан мөргөжчлөх оршилгаан газар дахин нэг хохирогч нэмэгдэх нь юуны хамаа байх вүлээ? Ягаад ч юм хашаагүй энэ жилийн өрсөлдөгчдөд санаа цасан шинжтэй харагдана. Каш Райнер том зорилгын төлөө бол түүний эрд цэсэн төрлөөч хайрцаггүй гэдгийг шууд том мэддэг. Тэгээд тэр өөрийнх нь навшийн хүү цаг хугацаагаар ухрагч гэдгийг бүрэн мэдж байлаа. Яг үнэн. Үйл явцад улам мэдрэгтэй болж байна. Эцэст нь эцэг хүү хоёр уулын өргөж нүүр тулах цаг ирлээ. Каш Райнер Тиогийн эдэрч төлцөн байдлыг хараад багцтай энийн цэвэрлэн дорхноо алгуулв. Хөвгжтэй 58-ын төр хөвгөө болжээ. Одоо тэрээр өхөж өргөцсөн дайснуудын хоёр дээр хүрээлүүлсэн үхшийн сахиу шиг л харагдана. Ердийн үед ганцхан цаг зарцуулдаг байсан их цулан тамирхад Тиод 4 цаг зарцуулагджээ. Тэрхүү ам боогдуулсан дарамт түүнд маш их саад болж байлаа. Каш хүүгээ дуудаж элдийн оршуулгын газар юг үгүйдгийг мэдхүү гэж асуув. Райнерийн ихэнх хүүхдүүд аавынхаа тухай дамаг болон энэ хүү эцсийн амарчдын газрын тухай төвхий сонсчихсан байдаг. Энэ газар бол Райнер гэр бүлийн өвийн тэргүүн байхын утга учирыг харуулдаг. Энэ бол хинч найдваргүйгээр тоож баршгүй аюул. Сорчтын хүнд ачааг өвийн тэргүүн мөрөө өрхөстэй сууд юм. Энэхүү сууд хүүхдтийн хууль юу чихнэ. Өвийн тэргүүн бол ээж жирийн бүх хүмүүсийн дээр бардам зогсох ёстой. Энэ суудлыг эзэн шиг чадвар чамд бий юу гэж асуухад Тио итгэж төгсдгийг гэж хариулв. Ийм шийдвэрч хариуцтай хөнгөмсөг өгч болохгүй гэж аав нь түүнд анхааруулв. Каш дөргөж төрөх хаян зандаа олон мянган хүнийг цаад ертөнцийн рүү илгээх хэрэгтэй болсон. Тэр бүх хорсол гомдлыг хүмүүр өөрч чадахгүй. Энэ газар Каш түүний цэст дайны замыг сануулдаг. Тэрээр амьдсан ертөнцийн цаанаас сонсогдох хөрөгчдийнхээ хараад өшөө авалтын занл хэллийг одоо ч сонсч чаддаг. Гэсэн ч Тиогийн шийдэмгий байж гойсонгүй. Хүү өөрөө хэн болохыг хүсэж байгааг мэдж байлаа. Үүний шалтгаан нь түүний өмнөх амьдраж болсон өшөө хүсэл тэмүүлжтэй холбоотой байв. Хэрв тэр сентиг авч чадвал овийн дотор хэнхүү зөвхөрсөн цаст мөргөлдөөнийг эцэст нь засаж чадна. Энэхүү даалгаврыг биелүүлэх нь хамгийн чухал зорилго
ойлголт юм. Мэдээж тэр аавда ийм хариулт өгч болохгүй. Тиймээс Рагнарын жинхэнэ ёсоор тэрээр энхүү хүн асуултад ил дээрээ хариулахаа шийджээ. Кайл Рагнар жомолзов. Түүний хүү ийм нөхцөлд юу хэлэхээ сайн мэдчихэжээ. Ил дээрээ хариулахаар сонгосон тул түүнийг дахиж хөөшгөрөө биш, харин сэрвч хийж үзэх болно. Кайл бас энэ насгай хүүх нэгэн онцгой хүнээс юу сурсныг харахаа итсэн ядан хүлээж байв. Аав нь Лодброкийн тухай ярьж байна гэдэгт Тео итгэвчтэй байжаа. Энэ нь Кайл Рагнар эртний зууны зүрхийг авсан гэх түүний тамгийг барагч батчихв. Тэрээр хамгаалахаар биеэ хураасан боловч хитрхи оройцсон байлаа. Аав нь түүний хоёр хэсэг болгон цэвэрхэн зүсгэд ердөө наносекунд зарц зоригджээ. Юу болоод байгааг ухаарах үед тэрээр доод биеэ мэдрэхэ байсан байв. Үйл явдал усан мөрчинжиж эцэгтэй мөч орчжээ. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэлдэж хөвцөндөх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг сумын заавал бүртгүүлээрэй.